Дээрээ сайн байцгаана уу? Подлогийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хөтлөгч зүвч байна. Хүслэн байна. Бүгдээрээ дахин сайн байна уу? За өнөөдрийн дугаараар ярих байгаа сэдэв маань юу вэ гэхээр бие хүний хэв шинж онцлогуд буюу яг биднийг бид нар болгодог юм бэ гэсэн асуултанд хариулах үүднээс судалгаануудыг хийгээд за түүнийхээ өөрөнд ярилцахаар бэлэн болсон байгаа. Тэг ер нь олвол хүм төрлөختөн одоо арай нэг тогтвортой болж гиснээс хойшоо би ер нь ямар одоо хүн юм болоо, ер нь ямар төрлийн хүмүүс байд юм болоо гэл эрт дээр үеэсээ тийж одоо судлах сонирхох гэж оролдож ирсний илэрлэл нь одоо нөгөө зурхаа нөө тий бас нөгөө дээр үед одоо хүнийг дөрвөн одоо темпераментээр ингэж ангилдаг байсан гэх мэтчлэнгээр одоо нөгөө ямар ч байсан хүн болгон гэдэг ингээ адилхан өөрөөр байгаад идэм байна гэдгийг ингээ мэдээд тэгээд энийг илүү дэлгэрэнгүй судалж явсаар байгаад өнөөдрийн биднэрт байдаг маш олон тестүүд, онцлогооны аргууд бас бий болсон. Тэгээд өнөөдөр бид хоёр эдгээр онцлогооны аргуудын дунд бас нэлээд нэр хүндтэй байдаг. Бараг хүн болгон өгөөд үтцсэн байдаг. Нэг аргын талаар ярина. Тэр нь болохоор MBTI буюу за одоо яг хүний хэв шинжийг 16 юм өөр төрөлд хувааж ангилаад тус бүрт нь ер нь ямар онцлогтой хүмүүс байд юм бэ гэдгийг тайлбарладаг юм аргачлал байгаа. Тэгээ MBTI буюу Myers-Briggs Type Indicator гэдэг нэртэй бүтэн нэрээрээ тий. За Myers-Briggs гэдэг нь болохоор ээж охин хоёр судлаачийн нэр. Type Indicator гэхээр бие хүнийг төрөлд 16 төрөлд хуваагаад тэгэхээр яг аль төрлийн вэ гэдгийг гаргаж ирдэг тийм тест байгаа гэсэн үг тийм. За энэ болохоор яг хүмүүсийг төрөлд хуваадаг онолын хамгийн түгээмэл ашигладаг онцлогооны арга мөн онолын тайлбарууд байгаа. Өөр маш олон хүмүүсийг хуваадаг онолууд байгаа. Тэрэнд нь болохоор онцлогоор нь хуваадаг буюу яг дотоод тухайн хүний онцлог нь юу вэ гэдгээс шалтгаалan тэр хүн өөр байж болно гэж үздэг онол байна. Психоанализ онолууд буюу хүүхдийн төрснөөс хойших одоо өсөлтийн үе шатууд буюу хөгжлийн үе шатуудаар нь хуваадаг Фрейдийн болон Эриксны онолууд байна. За гих мэтчлэн маш олон өөр төрлийн онолууд байгаа. Үүнээс бид хоёр бол өнөөдөр MBTI за түүний дараа онцлогоор нь хуваадаг онолуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг онол болох Big Five гэдэг онолын талаар бас товчхон дуртад өнгөрөх байгаа. За тэгвэл яг бие хүний хэв шинж гэдэг маань яг юу хэлээд байгаа вэ? Ер нь бие хүний сэтгэл судлаач нар яг юу судалт юм бэ? За хамгийн эхлээд бие хүн гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр бидний хамгийн ихэнд асуусан асуулт биднийг яг юу бий болгодог вэ буюу бидний бодол, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйл маань ямар хэв шинжтэй байгаад байна вэ гэдгийг судалдаг гэсэн үг. За эхнийх нь болохоор энэ бодол, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлүүд нь яг яагаад бий болоод байгаа гэдгийг бие хүний сэтгэл судлаач нар судалдаг бол дараад нь яаж энэ шинж чанарууд нь нийлээд нэг бие хүнийг үүсгээд байгаа юм бэ? Буюу нэг хүн гэдэг маань өөрөө яг юу хэлээд байгаа юм? Энэ нэг хүний шинжүүд дахин давтагдах үнэхээр боломжтой юм уу? Нэг хүнтэй яг ижилхэн төрлийн хүн өөр нэг хааны газар байх үнэхээр боломжтой юу? Тэр хүн олон дахин давтагдах боломжтой юм бол бид нэр тэр хүний зан үйлийг нь ирээдүйд одоо predict хийх буюу урьдчилан таамаглах боломжтой юу? Янз бүрийн нөхцөл байдлуудыг төсөөлөн бодоод энэ хүн тэр нөхцөл байдалд ийм зан үйлийг хийнэ, ийм сэтгэлийн хөдөлгөөнийг гаргана, энэ хүн ингэж бодно гэж урьдчилан таамаглал хийх боломжтой юу гэх мэтчлэн зүйлсийг судалдаг байгаа гэсэн. За энийг судлах нь яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг асуудал дараад гарч ирж байгаа юм. За энийг судлах нь болохоор ажлын байран дээр хамгийн эхлээд за мөн сургуулийн одоо боловсролын салбарт те хүүхдүүд яг ирээдүйд амжилт гаргахгүй бол юун дээр нь анхаарч чадвал хүүхэд амжилт гаргахгүй байгаад байвал мөн юун дээр нь анхаарах хэрэгтэй. Ажлын байран дээр яг тухайн ажлын байрны тодорхойлолтыг хийгээд яг ажлын байран дээр ямар шин чанартай хүнийг авбал тэр шин чанартай хүн ирээдүйд тухайн ажлын байран дээр амжилт мөн үзүүлж чадах юм. Тэр болгоныг урьдчилан таамаглаж иж бид нар альва зүйлийг урт хугацаанд нь төлөвлөөд төлөвлөгөөнийхөө дагуу явах боломжтой болгож байгаа учраас бие хүмүүсийг янз бүрийн хэв шинжид хуваагаад энэ бие хүн ирээдүйд ийм байж болно, ийм учраас ийм зан үйлийг гаргаад байна гэдэг тайлбаруудыг хийгээд онолуудыг төвшүүлээд байдаг гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг хүн болгон адилгүй гэдгийг л харуулахыг зорьсон гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо ихэнх хандлагууд бол юм байдаг шүү дээ. Яг нэг ижил зүйлийг хүмүүс одоо
одоо бүгдээ яг адилхан мэдэрдэгэ гэдэг одоо энгийн хүмүүс олон тэгж үзэх хандлагатай байдаг шүү дээ. Даалгаврыг бол нэг л даалгавар өгчдөг. Тухайн хүнийх маань онцлог нь юу вэ гэдгийг харгалзахгүйгээр шууд өгчдөг. Гэтэл нөгөө хүний одоо мэдрэхүүн илүү ажиллаад байд юм уу, сэтгхүүн илүү ажиллаад байд юм уу, онцлог нь юу юм бэ гэдгийг бид нар одоо яг ялангуяа яг үн цаг үед бол айгүй сайн мэддэг байх хэрэгтэй л болж байгаа юм лээ. Яг тийм тий. Ерөөсөө нөгөө ямар сүртэй юм бэ гэдэг үг, наа чи ингэждэг штэ гэдэг үг. Ингээ нэг бүх юмыг хитрхи универсалны ойлголтод оруулангуудаа хүн болгон адилхан өдөөгчөнд нөхцөл байдалд нэг зүйлийг мэдрэх, бодох, хариу үйлдэл үзүүлэх ёстой гэдэг одоо урд өмнө бол ийм хандлагатай юм нь бол байсан бол одоо бол энэ бие хүний сэтгэл судлалын салбар илүү хөгжснөөр эхлээд нэг нөхцөл байдал хүмүүст шал өөрөөр мэдрэгдэж сэтгэлийн хөдөлгөөнийг нь өдөөж мэдрэмжийг өгч мөн түүн дээр үндэслээд хариуд зан үйлүүдийг гаргана гэдэг зүйлүүдийг бол илүү таньж мэдж байна гэсэн үг тийм. Яг тийм. За тэгвэл хоёулаа хамгийн эхлээд MBTI тестний хадлаар ярих уу. За түрүү нөгөө нэг зүрч хэллээ. Ээж охин хоёрын зохиосон тест гэдэг. За энэ болохоор психо анализийн төлөөлөгч болох Юнгийн онол дээр үндэслэж гарч ирсэн одоо тестийн аргачлал. За тэгээ энэ хоёр ээж охин хоёр нь болохоор сэтгэл судлалын мэрэгжилхүү. За энгийн тэмдээд боловсралтай хүмүүс байсан. Тэгээд ерөнхийдөө бол Юнгийн онолыг аягүй сонирхоод нэрэл одоо хүмүүс ийм өөр байдаг шүү гэдэг тэр онол дээр нь үндэслээд сонирхож судалж явж байгаад тэгвэл ийм нэг тестийн аргачлал зохиох юм бол хүмүүс өөрийнхөө онцлог шинжийг мэдээд түүн дээрээ төвлөрөөд илүү одоо өөрийнхөө хөгжих боломжтой тэр гарцыг олж чадах юм байна. Хүн болгон илүү ац жаргалтай бөгөөд амжилттай амьдарч болох юм байна гэдэг үзэл санаан дээрээс анх үндэслээд энэ аргачлалыг бол дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үеэс эхлээд одоо хөгжүүлж явсаар байгаад 1962 оноос хойш болгол ингээд нөгөө олон нийтэд хэрэглэгдэж эхэлсэн ийм арга юм байлээ. За тэгвэл MBTI гэдэг маань яг ямар хүрээнд буюу ямар онолын үндсэн дээр тулгуурлаж хүмүүсийг 16 хэв шинж хуваагаад байгаа юм байна гэдэг тайлбар. Тийм тэр нөгөө Юнгийн онол нь болохоор Юнг бол анх хүнийг одоо хүний зан төлөвийг одоо бага наснаас нь эхлээд ингээд хөгжиж өөрчлөгддөг зүйл юм байна. Тухайн хүүхэд маань ер нь багада ямар орчинд өссөн, юуг мэдэрсэн гэх мэтчлэнгээс нь шалтгаалаад одоо нөгөө бидний байн гардаг ээж аавынх нь нөлөөлөл нь ямар байсан, сургууль орчин ямар байсан гэх мэтчлэнгээр маш олон хүчин зүйлүүд нэгдэж байгаад биднийг бий болгодог. За тэгээд энэ нь бол ингээд нөгөө нэг хүн хөгжих явцдаа бол бүрлдэж бий болдог. За тэгээд энэ одоо нөгөө нэг удаа бүртээ тогтсон гэсэн ойлголт бол байхгүй. Одоо амьдралын нөхцөл байдал шалгууруудаас хамаарат бас тохирох өөр хэв шинжид бол ингээ өөрчлөгддөг юм байна гэдэг анх үзэл санаа гаргаад хүнийг бол ерөнхий байдлаар нь экстраверт болон экстраверт буюу одоо гадагшаа чиглэсэн хүн, интроверт буюу дотгошоо чиглэсэн хүн гэдэг юм ерөнхий хоёр хэв шинжид хуваацсан юм байлээ. За энэ экстраверт интровертыг бол хүмүүс айгүй сайн мэддэг шүү дээ тий. Гэтэ бас жоохон төөрөгдмөл ойлголт гараад идэв. Экстраверт гингүүт ер нь ингээл айгүй галзуу өстой хүү хаа гэж явж идэг хүмүүс. Интроверт гэхээр хинтээ ч юу ч дуурдаггүй ээрч муурал явж идэг хүмүүс гэж боддог. Гэтэл энэ нөгөө Юнгийн онол дээр болохоор тухайн хүн маань гадагшаа чиглэсэн байна уу, дотгошоо чиглэсэн байна уу гэдгээс гадна хүний дэлхийн ертөнцид хэрхэн зохицож байдгийг нь сэтгэх үү, мэдрэх үү, за тэгээс хэрэл зөв мэлэг гэсэн юм дөрвөн үзүүлэлтүүрээр одоо ангилсан байгаа байхгүй юу. За сэтгэх үү, мэдрэх үү хоёр бол яг нөгөө эсрэг чиглэлтэй. За сэтгэхүүн ингээд илүү давмгай хөгжсөн хүн бол мэдрэхүүн баг зэрэг дарагдаж өгч идэг. Ер нь ингээд сэтгэн бодоод ирэхээр мэдрэмжүүд ингээд жоохон хумигдах гад байдаг. За нөгөө талд нь болохоор сэрэл буюу одоо нөгөө бид нар хүрээлэн боо орчныг хэрхэн хүртэж хүлээж авч байгаа юм бэ? За энэ нөгөө нэг сэрлэн давмгаасан хүмүүс буюу одоо яг бодит зүйл дээр илүү төвлөрдөг гэсэн үг. Одоо альва зүйлстэй ингэж харьцахдаа яг энэ нөгөө харагдаж байгаа юм бол үнэн, сонсогдсон юм бол үнэн гэж хүлээж авдаг. За нөгөө талын зүн бэлгийн давмгаалсан хүмүүс бол арай илүүтэйгээр нөгөө нэг яг өөрт нь ямар мэдрэмж төрж байгаа. За энэ зүйл надад ингэж харагдсан ч гэсэндээ үүний цаад мөн чанар нь юу байх вэ гэд арай нэг хүнд харагдахгүй талаас нь зүйлсийг мэдэрч хүлээж авдаг. За төсөөлөн бодож ургуулж бас боддог тийм. Тэгээд одоо энэ нөгөө нэг дөрвөн хэв шинж нь
extrovert, introvertтэй ингээ холилдоод ирэнгүүт бас өөр хувь шинжээл үүсгэх юм байна л да. За жишээлх юм бол extrovert тэгсэн мөртлөөсөө сэтгэхүүн давамгаалсан хүмүүс байх юм бол илүү тийм объектив хөөрөө хүмүүс байдаг. Одоо ер нь би гэж нэг ингэж ярих хандлагатай. За тэгээд extrovert мэдрэхүүн давамгаалсан хүмүүс болохоор сэтгэл хөдлөл ихтэй, бусад хүмүүстэй их тийм нийцтэй. Одоо айгүй тийм хөрсөг хүмүүс. За extrovert мөрчлөөсөө одоо нөгөө боддоор юмыг хүлээж авдаг хүмүүс болохоор шин зүйлийг сэдээд түүнийгээ туршиж үзэхийг айгүй их тийм дуртай таалагддаг хүмүүс байдаг. За зүүн бэлхэн extrovert мөрчлөөсөө зүүн бэлхэн давамгаа хөгжих юм бол бүтээлч бусдыг сэдэлжүүлж чаддаг хүмүүс байдаг. За гих мэтчлэнгээр интроверт нь бас одоо нөгөө нэг тус бүр дээрээ өөрөөр болоо. Тийм сэтгүүн вэ нөө мэдрэхүүн вэ нөө зүүн бэлхэн вэ нөө гэдэг ингээд өөр хэв шинжүүдийг би болгодог буюу Юнгийн онолоор бол одоо бие хүмүүсийн ийм 8 хэв шинжид хуваасан байгаа юм. Гэтэл нөгөө нэг MBTI-ийн маань бол 16 хэв шинжид хуваагаад үзсэн байгаа. Ерөнхийдөө бол саяны нөгөө нэг аргачлалтай их төстэй саяны нөгөө логикоор явдаг гэсэн. Тийм тийм. За MBTI яагаад тэгвэл 16 болцсон юм бэ гэнгүүт MBTI-ийн Юнгийн саяны тодорхойлсон introvert to extrovert гэдэг нэгдүгээр хэв шинж. Хоёрдугаар нь болохоор зүүн бэлэг үү аль эсвэл бодит мэдрэхүй сэрэлдэр тулгуурладаг уу гэдэг хоёр дахь хэв шинж. За гурав дахь буюу илүү оюунлаг, оюун ухаанлаг, логик асуудал логикоор ханддаг уу аль эсвэл мэдрэмжээрээ ханддаг уу гэдэг гурав дахь хэв шинжээр нэмээд аливаа зүйлийг буюу аливаа гадаад юмс үзэгдэлд болон өөртөө хандахдаа жажин буюу шүүмжлэлтэй илүү ийм стандартад тулгуурлаж ийм байх ёстой гэж дүгнж явдаг уу аль эсвэл проспектинг буюу зүгээр энгийнээр хүлээж аваад ажиглаад ийм байх боломжтой, тийм ч боломжтой гэж бодоод явж идэг үү гэдэг дөрөв дэх хэм шинжийг гаргаж ирээд ингээд энэ дөрвийн бүр нийлэмж нь болоод 16 ширхэг болоо явчихж байгаа гэсэн үг тийм. Та хэд бас сонсч л байсан байх нөгөө INTJ гэл ер нь айгүйх яваад байдаг шүү дээ. Мимч яваад байдаг. Тэгснээ зургууд ч яваад байдаг. Тэгснээ ингээл Harry Potter-ийн дөрүүдийг шим юм гэл ангилцснууд яваад байдаг тийм. Тэгэнгүүтээ би тэгээд яг хөө ингээд нөгөө ангиллууд нь илүү олон нийтэд түгээмэл болоод хэрэглээ нэмэгдээд хүмүүс өөрсдөө танин мэдхэд тусалж байгаа ч гэсэндээ хит их энэ өөрийгөө тодорхойлсон бие хүний төрөлдөө баригдаад түүгээрээ далимдуулан одоо янз бүрийн асуудлаас зүгтах аль эсвэл асуудалд давангаа байр суурь эзлэх одоо зоригтой болоод ирж байгаа харагдаад байгаа юм л та. Одоо миний бие хүний хэв шинж бол яг ийм учраас би ингээд байдаг. Тийм ч одоо би яалтай үлээ гэх тэ. Өнгөт өөр нэг бие хүний хэв шинжтэй одоо авцалдахгүй байх юм бол тэр хоёр одоо нэг нэгнтэйгээ хизээш таарч баг болж хамтарч ажиллаж бараг чадахгүй болчих гээд байгаа байхгүй тэ. Нөгөө яг зурхаан ордуудын нийцэл яриад чи хумхын орд юм уу за тэгвэл би угаас чамтай ингээл угаасаа таардаг юм уу гэж нийтгэх ч юм уу тэ. Тих гээд идэг хандлагатай. Хоёул энэ яриараа орохоос өмнө ер нь өөртөө яг ямар бие хүмүүс юм бэ? Яг энэ MBTI-аар тодорхойлох юм бол ямар хүмүүс юм бэ гэдэг дээр. Окей. За зөвхөн ямар? За би болохоор яг MBTI-ийн тестийг өгөхөөр уг нь өөрт нь буюу яг 1-р курстэй анх өгөөд 3-4-р курстэй хүртэл дахиад өгж байхад INTP төрлийн хүн байсан. Тэгсэн чинь INTP-гээс саяхан 1 сарын өмнө байна уу дахиад MBTI өгөөд үзсэн чинь INFJ болж өөрчлөгдсөн байлаа. Тэгэхээр энэ чинь юу харагдаж байна вэ гэхээр бие хүний хэв шинж дотроо төрлүүд болох энэ MBTI онолын үндсэн дээр тулгуурлаж байгаа хэв шинжүүд төрлүүд бол цав хугацааны явцад өөрчлөгддөг. Хүний боловсролын түвшин, нас, туршлага, өөр дотоод хандлага, үнэлэмж, бусад тавих хэм хэмжүүр гэх зэрэг зүйлүүд өөрчлөгдөхийн хэрээр эдгээр төрлүүд нь өөрчлөгддөг гэдэг нэгдүгээр анхаарах хэрэгтэй зүйл гарч ирж байгаа юм тийм. Тэгэхээр миний хувьд INTP байж байгаад бол INFJ болсон байх жишээтэй. Гэтэл хэсэг хугацааны дараа би хэдэн жилийн дараа ч юм уу INF одоо юу ч үтэн те бас нэг өөр шал бүр ES ч болсон байж магадгүй. Гэхдээ бүр ийм аимшиг бүр extroverted болоод байна ч гэж бас юу аах вэ? Одоо ер нь бол нэг амьдралын жигд хэм маяг маань ингээд хэвийн байгаадах юм бол тухайн өөрчлөлт бол одоо илүү тогтоонгүй. Бүр ингээд эрс өөрчлөгдсөн би бүр шал өөр туршлагуудыг холж аваад хүмүүс гэдэг чинь бүр тийм байд юм байна. Би ч гэсэн дотоод ийм сэтгэлийн хөдөлгөөн бас гаргаж болдог байсан юм байна. Таны мэдсэн үед бол нэлээд хэлбэлцэх бол боломж байгаа гэсэн үг тийм. За тэгээд
INFJ гэдэг үлддэг. Би одоо INFJ байгаад байна гэж шүү дээ. За тэгвэл онцлог нь юу байд юм бэ? За тэгвэл яг тэр онцлог нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол жаахан онцлог байдлаар нь хэлэх юм бол INFJ төрлийн хүмүүс бол бүр хамгийн ховор байдаг бие хүний хэв шинж гэж 16 бие хүний хэв шинжийн онолд бол үздэг. За тэгвэл INFJ хүмүүс нь яг ямар хүмүүс байдаг вэ гэхээр илүүтэйгээр бусдын сайн сайхны төлөө гэж аливаа зүйлд ханддаг. За эдгээр хүмүүсийн жишээ гэх юм бол одоо Мартин Лютер Кинг болон Нельсон Мандела, Тереса их гэдэг Мадер Тереса за гих мэтчлэн хүмүүс бол байгаа байхгүй та. Тэнгүүд илүүтэйгээр яг нийгмийн сайн сайхан, бусдын эрх ашиг гих мэт зүйлүүд рүү илүү анхаардаг. Бусдыг илүү харж хандах зорилготой ч гэх юм уу та. Бусдад илүү анхаарал тавьдаг төрлийн хүмүүс байгаа даа л да. За INFJ-ийн хувьд товчхоноор бол тийм. За сул тал нь юу вэ? За сул тал болохоор INFJ хэтэрхий одоо нөгөө нэг өмнө хэлсэн 2 болон 3 дахь хэв шинж болох intuitive буюу нэлээ нөгөө нэг зүм бэлэг дээр тулгуурлацсан тийм. Яг нэг бодит баримтууд дээр тулгуурлацсан илүүтэйгээр зүм бэлэг дээр илүү тулгуурчдаг. Тэнгүүд зүм бэлэг нь мэдрэмжтэй нийлчээр ерөнхийдөө бол миний гаргаж байгаа зан ааш болон бусад шийдвэрүүд маань бодит факт дээр тулгуурлаагүй шийдвэрүүд байх магадлал нь амар өсөж байгаа байхгүй тийм. Тэнгүүтээ би зөвхөн өөрийн дотоод зүм бэлэг болон мэдрэмжээрээ тулгуурсан зүйлээ жажин буюу бос шүүмжлэлтэйгээр хандах байдлаар гаргаад илэрхийлээд байгаа гэсэн. Тэгвэл би зөвхөн өөртөө үнэн байх боломжит хим хэмжүүрээр бусдыг шүүгээд тэрүүгээрээ бусдад хандаад харьцаан дээр гаргаад байна гэсэн үг байхгүй тийм. Тэнгүүд эн чинь нөгөө объектив байх хэвээр зүйлд маань бол алдагдаад ирж байгаа гэсэн. Уг нь өмнө INTP байсан үед яасан бэ гэхээр би intuitive буюу зүм бэлэгт илүү давангалсан ч гэсэндээ асуудлыг илүү логикоор хардаг, илүү баримтаар тулгуурлаж явдаг байсан бол энэ хоёр нь илүү ингээ хоорондоо авцалтаад нэг дэмжиж явдаг байсан бол одоо нэгдэл рүүгээ хитрхи хэлбэчээд байгаа. Тэнгүүд нэгдэл рүүгээ хитрхи хэлбингүүтээ нөгөөтгөө жаажин буюу одоо шүмжлэлт байдлаар хүмүүс рүү гаргаж ирээд альва асуудалд ингээд хандаад байгаа. Энэ нь бол одоо миний суртал болоод байгаа гэсэн үг тийм. Зүгийн саяны INFJ хэлбэрийн хүмүүс нь болохоор хүн төрөлхтний одоо дэлхийн нийтээр байгаа хүмүүсийн ердөө 1.5%-ыг нийцэлдэг гинэ. Тийм нэг тэгээд ер нь бол эрэгтэйчүүдэд ялангуяа бүр хамгийн бага байдаг 0.5%-ыг нийцэлдэг гинэ. За ингээд нөгөө арай бага хувийг нийцлээд одоо энэ төрлийн хүмүүс цөөхөн байх тусмаа одоо нөгөө юм онцлогтой энэ тэнд очиод ингээд үнэлэгдэх нь их ч юм уу ингээд нэг юм онцгой байх хандлагатай боловч бусад хүмүүстэй ойлголцох бусад хүмүүс одоо энэ төрлийн хүмүүсийг ойлгох нь жоохон хэцүү байх магадлал нэмэгддэг гинэ одоо тийм ер нь аль яг тийм тайлбар чи өөрөө нөгөө нэг эн чинь нөгөө дүнэлт нь баг 10 дууц амар урт юм байдаг штэ тэгэнгүүтээ чамд ер нь хэр нийцтэй юм шиг санагдсан яг нэлээд нийцтэй санагдсан. Яг сүүлийн удаа INFJ болсон байгаа. Яг тэгэхээр өмнөх INTP байх хугацаа болон би яг INFJ болсон байх хугацаа хоёрын хооронд өөрийгөө ингээд харьцуулаад үзсэн бол ялцчихгүй ингээд гэсэн ондоо байгаа даа. Бүр ялцчихвал өмнө бол би ингээд бүх юмны учир шалтгааныг ингээд хайж олоод хүмүүсээс асууж лавлаад ерөөсөн хичээл дээр дуугаа сууж чаддгүй те. Багш нэг юм хэлэнгүүт л шууд яагаад гэдэг асуулт дандаа толгойд гарч ирээ тэр ерөөсөн аваа 50 байлгадаггүй. Заавал асуугаад нэг хариулт олж иж санаа амардаг байсан. Одоо бол би асуудал ерөөсөө тэгж хандахгүй. Ерөөсөө ингээд нэг юм сонссон бол тийм байна гэж ерөөсөө өгөрчдөг те. Тэрний учир шалтгаан нь юу байна? Амар ухад судлаад тэр нь 50 байх зүйл мөл ерөөсөө байхгүй болцсон байх жишээ те. Тэгэнгүүт энэ тестийн үр дүн бол нэлээд миний хувьд бол үнэндээ ойрхон санагдчихж байгаа. Би бас яг оюутан байхдаа 1 гэлөө 2 жилийн өмнө жилүү үзчихсэн. Гэтэ тэгэхэд бол би одоо байгаагаас угаасаа шал өөр төрлийн хүмүүс махгүй. Амьдралыг харах үнцөгч өөр илүү нэг бусад хүмүүстэй нийтдээ талтай байсан. Тийм болохоор гарч ирж байгаа үр дүн ч гэсэндээ өөрчлөгдсөн мэдээч хэрэг. За одоо болохоор би яг INFP байгаа. Зүгийтэй ер нь бол одоо нэг л югаараа хамгийн төгсгөл нь л өөр байгаа тий. Зүгийн жааж хийдэг бол би ингээд зүгээр шууд шингээгээд за гэвлэгээд авчдаг төрлийнх нь гэсэн. За онцлог шинж нь юу байдаг вэ гэхээр ерөнхийдөө бол ингээд юм болгоныг одоо юм болгонд нэг юм дундаж байр суурьтай байдаг. Хинийхэн ч талд орохгүй. За
Тэнгүүд энэ төрлийн хүмүүсийг зохицуулагч хүмүүс, зуучлагч хүмүүс гэж нэрлэдэг. За тэгээ онцлог нь гэх юм бол мэдээч хэрэг нөгөө нэрнээсээ л тодорхой харагдаж байгаах. Ер нь бол хорвоо ертөнцийг айгүй тийм идеалист байдгаар л хардаг. Маш их мөрөөдөмтэй байдаг. Одоо боддоор юмд хандна гэхээсээ илүү угаасаа нэг ойлгомжтой болж байгаа зүн бэлэг түрүү ярьсанчлаа мэдрэмж хоёр нь ингээд давхцаад ороод ирэнгүүт тэгээд интроверт нэмэгдчихэнгүүт угаасаа одоо ингээд дотроо маш их тийм утга учир амьдралын мөн чанар гих мэтчлэн философи асуудлуудыг маш их боддог. Тэгээд амьдралыг ч тэр одоо бидний байгаа нийгмийг ч тэр одоо байгаагаас нь арай илүү тийм сайн зүйл болгохын төлөө ер нь бол амьдардаг төрлийн хүмүүс. Тэгээд энэ төрлийн хүмүүс ихэвчлэн тийм яруу найрагч зохиолчд байдаг. Яагаад гэхээр нөгөө айгуу тийм идеалистлэг сэтгхүүтэй болохоор юмыг одоо хит тийм дэврүүнээр мөрөөдөмтгийгээр ингэж хардаг учраас түүнийгээ өөрийгөө илэрхийлж гаргаж байгаа хэлбэр нь ихэвчлэн бичих, зурах гэх мэтчлэнгээр юм бүтээлчээр гаргадаг. Төрлийн хүмүүс яадаг. За сул тал нь гэх юм бол мэдээч хэрэг хит их идеалист болохоор энэ бодит амьдрал дээр ялангуяа өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм дээр бол маш их хэцүү. Хүмүүс ойлгохгүй. Хоёрдугаар гэх юм бол хийж байгаа юм хөрсөн дээр буух маш ховор. Тэгээд зүгээр ингээл өөрийнхөө хувьд амар утга учир бодоол ингээл гой гой юм мөрөөдөл амьдралыг ийм болгоно хүмүүсийг ингэж аврна гэж бодоол явж исэн чинь нөгөөтийг нь харахтаа хүмүүс бол энэ отоо юу гэж харах. Тийм үлгэр гэж харах. Хитэж бүтгүй юм хийдэг. Хийх гээд байна гэж хардаг. Тийм сул талтай. Хоёрдугаар гэх юм бол ер нь бол нөгөө өөртөө хит их тийм шүүмжлэлтэй хандах гэдэг. Бусад хүмүүсийг байгаагаа чигээр нь хүлээж авдаг. За өнөөдөр магадгүй зүгийн айгу муу юм хийчлээ гэж бодъё л та. Гэхэд зүгийн хүн юм чинь ийм алдаа гаргаж болно шүү дээ ч юм уу те. Хүн л юм чинь ийм юм байж болох гэдэг нэг тийм одоо сайн мууг хит их ингэж ялахгүй. Иргэн тойронд нь тэгэхээр сайн ч хүмүүс байна, муу ч хүмүүс байна гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт хүмүүсийг ингэж айгу ойлгодог. За энэ хүмүүний муу юм хийсэн энээс болж байгаа учраас энэ хүн ийм юм хийсэн юм байна гэл ингээл зүгээр ойлгоол хүлээгээд авчдаг. Тэгсэн мөрчлөөс өөртөө амар хатуу ханддаг. Маш их шүүмжлэлттэй ханддаг. Би нэг өмнөх дугааруудаар ч гэсэндээ ярьжсэн би өөрийгөө амар их шүүдэг гэд. Тийм. Тэгээд өөрийгөө маш их шүүгээд ирэхэнгүүт байнга өөрийгөө би залах уу, би ийм дутуу дулмаг гэж хийж байгаа юм болгоно тэгдэг. Тэнгүүт нөгөө хийж байгаа юмнасаа одоо таашаал авч үт юм уу, өөрийгөө нэг ингэж цэнэглэж явах юм айгу ховор болоод ирдэг төрлийн. Тэгээд ажил мэргэжил дээр аваад үзэх юм бол иймэрхүү төрлийн хүмүүс нөгөө л яриад байдаг утга учираа хайдаг. Тийм учраас ажил дээр гараад ирэхээр одоо мөнгө, цалин, хангамж гэж бодхоос илүүтэйгээр яг хүсэж байгаа зүйл мөн үү, утга учиртай байж чадчих юм уу гэх мэтчлэн дээр анхаардаг. Тийм учраас ажил орох ч гэсэндээ жоохон хэцүү байдаг гинэ. Нэг ажил дээр удаан тогтох нь хэцүү байдаг. Тийм. Хэрвээ одоо юу ачна гэсэн үг байхгүй юу? Амьдрал дээр үнэхээр одоо ажил хэрэгтэй. Гэтэл нөгөө ажилласаа утга учир мэдэрч чадахгүй нэг юм онцгой нөхцөл байдал үүсчих юм бол нөгөө хүн чинь шууд цухтах нь шүү дээ. Хэрвээ одоо хүчлээд тийм ажлын байран дээр ажиллаж илаа гэж бодоход өдөр болгон л амар сэтгэл хангалуун бусал амьдрах нь л дээ. Тэгээд хамгийн сонирхолтой нь иймэрхүү төрлийн хүмүүс хайр дурлал дээр ямар байдаг вэ гэтгсэн чинь бас л нөгөө нэг идеализмээрээ хайр дурлалыг бас тийм амар их агуу зүйл айгуу гэгээлэг амьдрал дээр ганцхан л байдаг зүйл гэж хардаг. Тийм ч утгаараа ер нь ганц бие байхдаа хосоо олно гэдэг бол тэр хүмүүсийн хувьд амар хэцүү зүйл байдаг гинэ. Яг нөгөө өөрийнх нь хүсэж байгаа тэр их агуу хайрыг мэдрүүлж өгч чадах хүнээ бүр амар өндөр цензуур тавьчихдаг. Хайр гэдгийг бүр амар холын юм гэж боддог. Тийм учраас ингээл хайгаал идэг тэгээ сүүл рүүгээ ингээд за ер нь надад тохирох хүн байхгүй юм байна да гэж үзэх хандлага гарч ирэх гээд байдаг. Гэхдээ хостой болчих юм бол за өөрийг амар тийж байгаа шиг болчихлоо. Энэ дээр нөгөө нэг онол дээр нь байгаа юм шүү дээ тий. Хэрвээ хостой байх юм бол айгүй романтик төрлийн юм. Яг тэр хүнийг л ингээд насан туршдаа хайрладаг. Үнэн ч яг тийм цэвэр ариун хайраар хайрлаж чаддаг төрлийн хүмүүс байдаг гиндээ. За. Тэг бод гэж. INFP төрлийн хүмүүсийг хайж байгаа хүмүүс ахаа бол. Отлаарс шүү. За иймэрхүү байдаг. Тэгээ мэдээч хэрэг бас л ялгаагүй 10 дуу ууц юм байгаа. Бид нар бол маш товчоор хэлж байгаа. Тэгээд та хэд маань бас өөрийнхөө бие хүний хэв шинжийг ямар төрлийн хүн юм болоо гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол цахимаар маш олон тестүүд байгаа. Тэгэл шууд одоо асуултуудад өөрийнхөө үнэлэх маягаар хариулаад явчихна. Тэнгүүд таны одоо
хэв шинжийг гаргаад ирнэ. За тэгээ гаргаж ирэхдээ одоо энэ нөгөө хилээд байгаа 4 үсэг байгаа шүү дээ. Код гэж хилээд байгаа. Энэ 4 үсгийг нь бас хит хэдэн хувьтай байна вэ гэдгийг бүр ингээд хувьчлаад наривчлаа гаргаад ирдэг. За жишээлх юм бол extrovert, introvert нь хэдэн хувь байна вэ гэдэг ч юм уу те. Тийм, энэ дэр нэр нэг юм тодруулж хэлэхэд яагаад энэ MBTI-ийн бие хүний хэв шинжүүд нь өөрчлөгдөд байдаг боломжтой юм бэ гэхээр 4 одоо ийм шинж хэлсэн шүү дээ тий. Сая эхлээд introvert, extrovert гэх мэтчлэн ингээд 4 байгаа тий. Тэгэхээр энэ нь нэг бол introvert, нэг бол extrovert гэдэг туйлын 2 шинж ерөөсөө биш. Боёо ингээд нэг бол энэ, нэг бол тэр биш. Юу вэ гэхээр хүнд introvert одоо энийг юм спектрум байна гэж бодох хэрэгтэй гэсэн. 100% тай тий. Тэгэнгүүт introvertээс extrovert гэдэг нэг ийм спектрумын хүн яг хэдэн хувь дээр нь зогсоод байна гэдгээс болоод байна гэсэн. Тэгэхээр надад introvert 40% тай байлаа гэхэд extrovert 60% тай байж болно. Буюу би аль альных нь хэв шинжээг нөхцөл байдал болон миний сэтгэлийн хөдөлгөөн, миний амьдралд тохиолж байгаа зүйлсүүдээс бодлоод гарах боломж байгаа гэсэн үг байхгүй юу тий. Тэгэхээр энэ спектрум дээр л хүн ерөөсөө ингэж хөдлөд байгаа болохоор нэг бол А болоод, нэг бол И болоод, нэг бол S болсноо, нэг бол N болдог гэсэн үг тий. Тэгэхээр ийм нэг хэлбэлцэлтэй буюу одоо энэ юутай гендер шиг зүйл байхгүй тий. Гендер бол нэг бол эрэгтэй, нэг бол эрэгтэй, нэг бол эмэгтэй гэж байхгүй. Хүн аль тэн дээр ингээд спектрум дээр хэлбэлцсэн байдалтаар байдаг шиг байдгаа гэсэн. Тэгээд одоо нөгөө хүмүүсийг шийдвэр гаргахдаа мэдрэмжэн дээрээ тулгуурлалтгүй эсвэл логик дээр тулгуурлалтгүй сэтгэдэггүй гэдэг одоо яриад байгаа шүү дээ тий. Тэнгүүд хүмүүс ингэдэг ихэнхдээ гаргадаг хандлага нь гэх юм бол чи филинг дээрээ буюу мэдрэмж дээрээ төвлөрд юм байна. Тэгвэл чи бол ийм шийдвэр гаргах төвшний ажил бараг тохирохгүй гэдэг ч юм уу те. Шууд тэгж хэлэх гээд байдаг хандлагатай. Тэгэхээр энэ нөгөө нэгдүгээр хувь нь айгуу чухал байдаг. За хэдэн хувьтай байгаа. 50 хэд байвал одоо нөгөөх рүү хувирахад илүү ойрхон байна шүү дээ те. За нөгөө тал дээр нь зүгийг нөгөө яг түрүүний хийсэнчлэн тухайн хүн маань яг ямар ажил одоо үүргийг гүйцэтгэж байгаа юм бэ? Ямар нөхцөл байгаа юм бэ гэдгээс шалтгаалаад энэ нь нөгөө нэг өөрчлөгдөж хоёр биенлэгөө шилжээд байдаг. Яг юунгийн онол нь бас яг юм байдаг. Одоо яг нөгөө нэг хүний хэрэглэгдэхгүй байгаа шинж нь буюу одоо нэг арай давмгай бус нь хүний одоо нөгөө нэг хувийн ухамсаргууд нь ингээ хадгалагдаад байж байгаа гинэ. Хизээ миний ээлж болох вэ гэд. За жишээлх юм бол би ер нь бол амбиверт хүн байхгүй юу? Extrovert, introvert-ийн холимог гэсэн. Тэгэнгүүт миний яг MBTI дээр ч гэсэндээ extrovert биш ээ. Интровертийн минь хувь нь ердөө 50 хэд л байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөөх рүүгээ шилжээд орчих боломжтой гэсэн үг. Яг тэгэхээр нөгөө нэг магадгүй намайг нэг юм нээлттэй чөлөөтэй байлгах надад шаардлага гарах юм бол би ингээл нөгөө нэг хувраал гараад ирж байгаа байхгүй юу? Ухамсаргүйгээсээ ухамсарлуу гараад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас одоо нэг хит нэг юм үзүүлэлт гараад ирэнгүүт би угаасаа ийм хүн хоёлаа эхлэхдээ ярьж байсан те. Яг энэ нөгөө нэг MBTI-ийн сул тал нь оршоод байна. Тэр хоёлаа сул талуудыг нь ярилцъя те. Тий. Тэгэхээр яг MBTI-аар ямарваа нэгэн хүнийг оншлоод за энэ хүн энэ хэв шинжээ гэдэг зүйл нь хит хэлбэлцэж байгаа тохиолдолд энэ бол сэтгэл судлалын шинжилгээ ухаан сэтгэл судлалын салбарт хамгийн томоор одоо судалгааны аргад хамгийн томоор яригддаг баталгаад чанар буюу аливаа нэг тестийн үр дүн урт хугацаанд тогтвортой байж чадчихно уу гэдэг шаардлагыг хангаж чадахгүй байгаа хамгийн том сул тал гарч ирж байгаа. За харин яг тохирц чанар буюу яг асуулгын хувьд нэг хүний шин чанарыг тодорхойлж чадчихно уу гэдэг үнэлгээ нэлээд өндөр ч гэсэндээ тэр нь юу хэлээд байна вэ гэхээр энэ хүний үнэхээр яг интровертыг бид нэр судлаад байна уу экстровертыг судлаад байна уу гэдэг нь баттай боловч тухайн интроверт гэдэг үр дүн нь урт хугацаанд хадгалагдаж явж чадахгүй байгаа учраас энэхүү аргын сул тал бол оршиж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ зөвхөн энэ аргын сул тал гэхээс илүүтэйгээр ер нь бие хүнийг төрөлд хуваах нь өөрөө анханасаа зөв үү гэдэг асуудлыг гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүн болгон төрөлд хуваагдангуудаа насан туршдаа нэг төрөлдөө байгаад ах уу гэхээр бид нар сая зөндөө өөрчлөгдөж хувирдаг боловсролын түвшин амьдралын нөхцөл байдлаас болоод зөндөө хувирна гэсэн. Тэгэхээр яг хүмүүсийг төрөлд нь хуваах нэгдүгээрт зөв үү гэдэг асуудал бол дахиад л эхнээсээ тавигдаад эхэлж байгаа гэсэн үг. Гэхдээ яг судалгааны аргын хувьд бол баталгаа чанарын хувьд нэг тийм сул тал байна. Энд нөгөө нэг судалгаанууд хайгаад явж исэн чинь ерөнхийдөө бол ихэнх сэтгэл судлаачид MBTI-д маш шүүмжлэлтэй ханддаг. За яагаад вэ гэхээр нэгдүгээр түрүүний мэрэгжлийн бус буюу сэтгэл зүйн одоо мэрэгжлийн ойлголтгүй хүмүүс энийг зохиосон гэж үздэг. За хоёрдугаар гэх юм бол яг түрүүн зүгээ хэллээ.
нөгөө нэг өнөөдөр би үзчихэнгүүтээ маргааш ч юм уу ингээд 7 хоног 14 хоногийн дараа өөрчлөгдөх гээд байдаг. Тэгэнгүүт энэ нөгөө нэг энэ дээр нэг судалгаа хийгээд үзсэн чинь судалгаанд оролцогчдын 40-өөс 75% нь 2 дахь удаага үзэхэд өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт магадгүй нөгөө хүн маань эхлээд нэг үзчихэнгүүтээ ер нь аль хүн болгон одоо би байнга үзээд яа гэж бодохгүй шүү дээ. Нэг үзчихэнгүүтээ л би ер нь ийм хүн гэж бодчихдаг. Тэгэнгүүт нөгөө хүн маань өөрчлөгдөд яваад байдаг гэдэг нэг юм сул тал байгаад байдаг. За хоёрдугаархан гэх юм бол хүмүүс ихэвчлэн одоо би ч гэсэндээ яг тэгж байгаа байхгүй юу. За би 9FP төрлийн хүн юм байна гэж мэдчихэнгүүтээ яг энэ нөгөө энэ одоо дүгнэлтүүдээр ирж байгаа юмыг өөртөө хит наах гэдэг буюу шошго зүүх гэдэг өөртөө. За зүч гэдэг бол яг ийм төрлийн хүн зүчтэй ингэж харьцуул зүгээр зүч зарим үедээ ийм юм алдаа гаргана гэд хит их шошго зүрх гэдэг. Тэгэнгүүт хүмүүс зүчтэй хандахтаа бас нэг энэ нөлөөлөх нь нөгөө талаас нь маань нөгөө байнгын өсөж хөгждөг, өөрчлөгддөг бие хүн бодгоол маань яадаг вэ гэхээр юм тогтмол юмдаа баригдах гад байдаг. Би угаасаа л нөгөө яг түрүүн хоёул эхлэхдээ ярьжсэн. Би угаасаа л мэдрэмжэндээ тулгуурлаж явдаг хүн чи надтай тохирохгүй гадаа боддог төрлийн хүмүүс тохирохгүй гэдэг ч юм уу. Шууд ингээд нөгөө өөрийгөө хөгжих, өөрчлөгдөх, за цаашаа явах боломжуудаа ингээд хязгаарлалаад буюу шошго зүөх гэдэг. Бодлороо хязгаарлалч. Тийм шууд бодлороо хязгаарлалчдаг. Тэгэнгүүт бас нэг хандлага нь ингэдэг гинэ. Barnum effect буюу одоо энэ нөгөө тань мэд хүн төөрөгдөлтэй холбож яадаг. За яг энэ нөгөө MBTI-ийн хэв шинжүүдийн тайлбарыг уншингууд хүмүүс ингээд гэл ингээл айгу яг таарж ийн стом яг хэлдэм байх ч гэдэм үү те гэл нөгөө айгу хит их итгэж хүлээж авах гэдэг. Энэ нь яагаад ингэж байдаг вэ гэхээр энэ Barnum effect-тэй холбоотой байдаг гинэ. За энэ нь яадаг вэ гэхээр хүмүүсийг ингээд тайлбарлахдаа хит ерөнхий ойлголтоор ингээд тайлбарлаад орчдөг гинэ. Тэгэнгүүт тэр ерөнхий ойлголтоор тайлбарсан юм дундаас нь мэдээч хэрэг өөртөө тохирсон шинжүүд байгаа. Тэгэнгүүт нэг юм тохирсон өгүүлбэр ороод ирэнгүүт окей энэ бол айгу зөв юм байна гэж цааш нь гарч ирж байгаа юмнуудыг ухамсаргүйгээр шууд хүлээн ингэж өөртөө зөвшөөрөх гэдэг гинэ. За энэ эффект нь ихэвчлэн энэ эффектийн нөлөөллөөр хүмүүс зурхаанд итгэдэг, нөгөө мэрэг төлөгт итгэдэг, мэрэг төлөгчд ч гэсэндээ энийг маш их ашигладаг. Би яг сайн нөгөө ингэсэн байхгүй юу? Хэдэн өдрийн өмнө санамсаргүй явж байгаа миний нэг таньдаг хүн лайв хийж байна. Тэгээд ороод харсан чинь юм зурхаан талаар лайв хийж байгаа байхгүй юу? Тэгээд би 1-р сард төрсөн. Би зурхаанд итгэдэггүй гэхдээ тэр хүн нөгөө таньдаг хүн байсан болохоор ингээ юу ярьж байгаа юм л гэдэг сонсож байгаа байхгүй. Тэгсэн чинь 1-р сар төрсэн хүмүүс бол ийм хөгшин сүнснүүд байдаг. Тийм болохоор нэг юм одоо юм болгоныг сонирхол ингээд ахгүй илүү буур сүртэй байдаг хэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүт нэг хэв шинж нь одоо надтай тохирчж байгаа байхгүй. Тэнгүүт хөө энэ зурхаа гэдэг чинь юу вэ гэд би бодож эхэлж байгаа байхгүй. Нөгөө эффектэнд орж эхэлж байгаа. За хэрвээ энэчнээс нэг үргэлжлүүлэл айгу магтсан айгу эерэг юмнуудыг хэлээлээвэл би энэнд бүр 100% итгэх юм л дээ. Тэгээ энэ Barnum effect үүсгэхэд 3 хүчин зүйл нөлөөлдөг гинэ. За 1-р нь гэх юм бол тодорхой зөвхөн өөрт нь хамааралтай гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол хүн болгон 1-р сар төрсөн гэж бодхоос илүү тэгээд би л 1-р сар төрсөн. Би л онцгой намайг л хэлж гин гэж бодоод идэг гинэ. MBTI ч гэсэндээ яг тийм. Магадгүй таны одоо энэ гарч ирж байгаа хэв шинжийн маш олон хүмүүс байгаа. Гэтэнгүүт зөвхөн надад л хэлж гин гэж хүлээж авдаг учраас энэ айгу үнэн санагддаг гинэ. За 2-р нь гэх юм бол нөгөө үнэлгээ хийж байгаа хүмүүстэй итгэдэг. Тэр хүмүүсийн эрх мэдэл, албан тушаал, мэрэгжилт нь ингээд ухамсаргүйгээр шууд итгэждэг. Энэ хүн бол мундаг хүн юм чинь үнэн л юм хэлж байгаа. За энэ сэтгэл судлаач юм чинь мэрэгжлийн шинжилгээ ухааны л юм хэлж байгаа гэж шууд үнэлээд шууд хүлээн зөвшөөрөд авчдаг. Тэнгүүтээ хамгийн аюултай энэ эффектийн тал нь гэх юм бол шууд нөгөө нэг юу ах гэдэг гинэ. Өөрийнх нь биш шинжийг хүртэл өөртөө шууд ингэж нааж авах гэдэг гинэ. Яг зүгээр 10 шинжилэлээ гэхэд 9 таарсан байхад 10 дахь нь яг тийм биш юм шиг мөртлөө за үлдсэн 9 зүг байсан юм чинь 10 ч гэсэндээ бараг тийм байх та. Үнэн л байх та. Надад би л өөрөө анзаараагүй явжтэй гэдэг ч юм уу тий. Тэгэх гээд байдаг. За ийм учраас ингэж юу нь бол судлаачид шүүмжилдэг юм байна. Хит их одоо итгээд хэрэггүй зүгээр л одоо нэг удаагийн юм хийж үзэх зүйлээ гэж удаад хийгэрээ гэдэг яа тийм ээ. Тэгээд ашиглагтай холбоотой асуудлууд бас үүсдэг ахна л те. MBTI тестийг.
За яг нөгөө нэг аль бие усных нь тестийг бол яг нөгөө сэтгэл судлаач гардаж явуулж ингэж хийх ёстой гэдэг яг веб дээр нь байт юм байлаа. Гэтэл энийг бол нөгөө интернетүүдэд бол ингээд сайтууд хийгээд тавьсан байгаа. Кодлоод хиймэл оюуханыг ашиглаад. Тэгэнгүүт ямар асуудлууд гарч ирдэг вэ гэхээр нэгдүгээр тал тэр нөгөө мэрэгжлийн бус хүн хийдгээрээ одоо гарч ирэх нь асуудал. Хоёрдугаар гэх юм бол энэ тестийг ашиглаад хүмүүс их нөгөө хосууд зөвлөгөө өгөгч байд юм уу? Одоо ажил мэргэжил дээрээ сонгоход нь зөвлөгөө өгдөг. За тэгээ ажлын байран дээр хүн сонгон шалгаруулж авахдаа шууд MBTI-аар нь шууд сонгоод авчдаг гэх мэтчлэнгээр асуудлууд үүсэж байна л да. Тэнгүүд яг нөгөө түрүүн бит хоёр хэлсэн нэг хэв шинжтэй гарч ирлээ гэд энэ насан туршдаа тогтон хадгалагдаж үлддэгвэ буюу өөрчлөгддөг. Тэгэнгүүт одоо насных нь ханиг олох гээд иржингууд нөгөө гэр бүлийн зөвлөгөө үзүүлж байгаа хүн байна. Та хоёр чинь шал хоёр өөр хүн байна штэ. Чи чинь интроверт юм байна. Чи экстраверт юм байна. Тэгэхээр та хоёр ийм асуудлуудтай гэх мэтчлэнгээр шууд нөгөө бүр урт хугацаанд үргэлжлэх юмд нь хүрт нөлөөлөл гэдэг байдаг. Ажил мэргэжил, карьер, ямар мэргэжлэр сурах уу вэ гэдэг дээр нь шууд энэнгүүр дүгнэх гэдэг. Ийм учраас хэрэглэн дээр нь асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ ер нь бол бит хоёрын бас энэ дугаараа бичсэн шалтгаан байна гэх юм бол ийм тест байдгаа гэдгийг хэлхээсээ гадна нөгөө талаасаа бас хит их бити нэг юмд баригдаач гэж хэлэх гээд байгаа юм. Яг тийм тий. Яг өөрийгөө ямар нэгэн аргаар сэтгэл зүйн хувьд би үүний хэв шинжийн хувьд тодорхойлмоор байгаа бол яг ямар хүн бэ гэдэг мэдмээр байгаа бол ганцхан аргаар биш аль болох олон аргаар авч үзээд за тэгээд нөгөө олон аргуудаас яг ямар хэв шинжүүд нь үнэхээр давхцаж таныг илэрхийлж гаргаж ирээд байна гэдгийг нь илүү баталгаатай байна гэж хүлээж аваад гэхдээ тэрэндээ 100% баригдаад өөрийнхөө зам үйл болон бодол мэдрэмжүүдэд түүндээ хязгаарлаасай гэж хүсэж байгаа тийм битгий тэгээс яагаад тэгэхээр тэр нь бол цаашдаа ирээдүйд бол танин мэдгүй алдаа байдлаар хүнд үйлчлэх нь байна. За танин мэдгүй алдаануудын талаар бол бид нэр өмнө зөндөө ярьж исэн тий буруу дүгнэлтүүдийг хийж агаад буруу дүгнэлтээс болж буруу шийдвэрүүд гарах гэдэг зүйлүүд гарч ирж байгаа. Тийм учраас урт хугацаанд бол нэгэн зүйлдээ баригдаад яваад байгаа нь бас өрөөсгөл учраас тэрийг анхааруулж байгаа тий. Тэгээд нөгөө нэг бодлороо өөрийгөө хязгаарлалчд байгаа бол хэрвээ яг одоо танд тийм хязгаарлалт тулгарч байгаа бол таны тухайн бодлын хэв загварыг буюу бодлын ийм нөгөө паттерн гэдэг хэв шинжийг чинь CBT буюу cognitive based therapy гэдэг сэтгэл заслын арга байгаа. Тийм заслын аргаар бол таны бодлын хэв загварыг чинь өөрчлөх бол боломжтой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хит их өөрийгөө тодорхойлсон айлс бусдыг тодорхойлсон ойлголт хугтгуундаа баригдаад түүнээсээ салж чадахгүй түүн дээр л санаа зовоод байгаа бол янз бүрийн терапинуудыг бол хийлгэж бодлоо бол бас өөрчилж болно гэж тэ. Тэр бодол маань өөрчлөгдөхийн хэрээр бас бидний бие үнийн хэв шинжүүдэд ч гэсэндээ өөрчлөлт багаар болон ихээр орох боломжтой болж байна гэсэн үг. Тэгээд түрүүн бас зүгийн яриан дээрээс гарч ирлээ өөр тестүүдийг бас хамтд нь хийж үзээрэй буюу одоо илүү нөгөө баталгаажуулаад шалгаад үзээрэй гэд. Энэ дээр нөгөө нэг Big 5-тай хэр одоо тохирц чанар нь таарч ийн вэ гэд бас судлаад үзсэн юм лээ. Тэгсэн чинь би яг нарийн сандгүй. Гэхдээ ер нь бол тохирох нь айгу бага байлаа хувь нь нөгөө баталгаад найдвар чанар нь нэг юм уу хасах нэг рүү төгөх тусмаа илүү сайн байдаг. Гэтэл тэр бол хамгийн дээдлийнх нь үзүүлэлт нь 0.5 тач билүү та тийм байсан. Тэгэхээр сэтгэл судлаачдын хувьд ийм Big 5-ыг илүү нөгөө баталгаатай арга гэж үздэг. Тэгэнгүүт MBTI-ийн хувьд бол Big 5-тай тохирц шанар нь бас бага байсан. Big 5 гэж нэр ямар тест байдаг вэ? Энэ талаар хоёлаа. За тэгээд MBTI-ийн сэдвээ хаагаад Big 5 буюу том 5 гэдэг нэг сэтгэл зүйн онолын талаар хэрэгтэй би хүний хэв шинж онолын талаар. За тэгэхээр Big 5 гэдэг маань ерөнхийдөө бол бие хүнийг 5 онцлогтой гэж авч үзэж байгаа юм. Тэгэхээр энэ нь өмнө ярьсан MBTI болох бие хүн нь ийм төрлүүдэд хуваагдана гэж хэлснээс илүүтэйгээр бие хүн болгонд энэ онцлог байгаа. Гэхдээ энэ онцлог хэр ихээр илэрч ийн вэ гэдэг дээр илүүтэйгээр тулгуурлаж аливаа дүгнэлтийг гаргаж бие хүний хэв шинжүүдийг хэв шинжийн онолуудыг санд болгодог гэсэн үг тийм. Тайлбаруудыг санд болгодог гэсэн. Тухайн хүн яагаад энийг хийгээд байгааг тайлбарладаг гэсэн. За тэгвэл тэр 5 хэв шинж 5 онцлог нь юу байдаг вэ гэж тийм. За тэгэхээр хамгийн эхлээд openness буюу аливаа асуудалд хэр их нээлттэй ханддаг вэ гэдэг зүйл онцлог байна гэсэн. Тэгэхээр хүн болгон асуудалд хаалттай болно. Хаалттайгаас нээлттэй хүртэл бол хэмжигднэ.
Гэхдээ тэр хүн яг хэрэг нээлттэй вэ гэдэг асуудал тавигдаж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр аливаа асуудал нээлттэй хандах тусам тухайн хүн бол илүү хурдан туршлагаждаг, илүү олон салбарт мэдлэг туршлага хуримтлуулдаг. Түүгээрээ дамжуулан туршлагуудаараа дамжуулан илүү их боломжуудыг өөртөө нээж чаддаг. Давуу тал байх нь тийм. Аливаа туршлагад ер нь хаалттай ханддаг буюу зөвхөн өөрийн comfort zone дотроо илүү байдаг хүмүүс ч гэсэн юм байна. Гэхдээ зөвхөн comfort zone-д байлаа гэд энэ нь бусуудаас амар сул шинж чанар бол болцоод байгаа зүйл биш. Зүгээр энэ бол ийм онцлогтой хүмүүс байна л гэсэн үг тийм. За хоёр дахь онцлог нь болохоор conscientiousness буюу аливаа зүйлийг хийхдээ хэрэг эмх цэгцтэй дистаратай ханддаг вэ гэдэг зүйл. За ер нь бол эмх цэгцтэйгээс эмх цэгцгүй рүү бас байх нь. Тэгэхээр тэр хүн яг хэрэг эмх цэгцтэй аливаа зүйлсийг хийдэг вэ гэдэг тийм. Тэгэхээр conscientiousness илүү өндөр байгаа хүмүүс бол аливаа асуудлыг нухацтайгаар авч үзээд тухайн асуудлыг шийдвэрлээд ямар нэг ажил хийлээ гэхэд ажлаа дуусгах дээр илүү нухацтай хандаад яг дуусгах чадвар илүү өндөртэй байдаг бол энэ онцлог багтай хүмүүсийн хувьд бол асуудлыг илүү хөнгөнөөр авч үздэг. Тэгээд илүү хөнгөн авч үздэг учраас анхаарал баг хандуулаад за тэгээд үр дүнд нь болохоор илүү сөрөг үр дүн гарах илүүтэй гардаг байх нь. За гуравт нь болохоор extraversion буюу бас хэр их гадагшаа чиглэсэн бэ гэдэг те. Буюу дотоод энерги, дотоод мотивац хаанаас авдаг вэ? Буюу өөртөө харилцаж дотроосоо авдаг уу, аль эсвэл хүмүүстэй харилцах гаднаас авдаг уу гэдэг. Энэ болохоор өмнөх ярьдаг MBTI дээр introvert бол extrovert гэдэг хоёр спектрумыг ярьж ирсэн. Энэтэй яг адилхан extraversion хэр өндөртэй, болон хэр багатай вэ гэдэг зүйлүүд байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр extraversion өндөртэй хүмүүсийн хувьд бол мэдээж networking skills буюу бусдад илүү амархан харилцаа холбоонд орж танилцах боломжтой. Танилцдаг тийм. Энэ нь юу нээж гэнэ вэ гэхээр ирээдүйд тухайн хүнд зөнд олон боломжуудыг л мөн давхар нээж өгч байгаа гэсэн үг тийм. Гэхдээ introvert байлаа гэд ямар нэгэн боломжоос хоцорчод байгаа гэж бол бас хэлж байгаа зүйл ерөөсөө огт биш тийм. За дөрөвдүгээр нь болохоор agreeableness буюу аливаа зүйлтэй хэр их санал нийцэж бусдын санаа бодлыг хүлээн зөвшөөрч түүнд нь өөрөө дасан зохицож өөрийнхөө зан үйлийг өөрчилж чаддаг вэ гэдэг зүйл. За тэгэхээр agreeableness буюу ийм нийтж хүлээн зөвшөөрсөн хандлага онцлог багтай хүмүүсийн хувьд болохоор хит өөрийнхөөрөө байх. Хит их өөрийн стандартаар аливаа зүйлийг хийх буюу хит их идеал ухагтхуунууд дээр тулгуурлаж асуудалд хандах хандлагатай байдаг бол энэ нийтж чанар өндөртэй хүмүүсийн хувьд бол хинтээ илүү тохирч ажиллах боломжтой, найзлах бас боломжтой, нөхөрлөх боломжтой. Нөхөрлөхөд боломжтой ч байхад нөхөрлөхөд илүү асуудал багтай байна л гэсэн үг байна тийм. За хамгийн эцсийнх нь 5 дахь шинж юу вэ гэхээр 5 дахь онцлог юу вэ гэхээр neuroticism буюу стрессийн түвшин гэж ерөнхийдөө шууд ойлгож байна. Хэр их стресстэй хүн бэ? Аливаа асуудлаас хэр их стрессийг өөр дээрээ тусгаж авдаг хүн бэ гэсэн. Тэгэхээр neuroticism өндөртэй хүмүүсийн хувьд болохоор стресс өндөртэй байханаа мөн цаашлаа сэтгэл готролд өртөх эрсдэл илүү өндөртэй болж ирдэг. Асуудлын учир шалтгааныг нэг миний байнга ярьдаг explanatory style гэж өөрөөсөө дотроосоо хайгаад тэгээ дотроо нервтээд стрессэд байдаг уу аль эсвэл ингээд гаднаас хараад за эн чинь ийм гадны хүчин зүйлтэй байсан юм чинь би угаасаа өөрчилж чадахгүй юм чи одоо яа гэх үг хүлэн зөвшөөрөөд стрессийг өөртөө хүлээж авахгүй байдгүй гэдэг яригдаж байна гэсэн үг. Тэгэхээр neuroticism өндөртэй хүмүүсийн хувьд болохоор стрессийг илүү шууд өөр дээрээ тусгаж аваад өөрөөсөө алдаануудыг хаагаад түүнийгээ засч чадахгүй бол улам илүү стресстэй. Тэгэл илүү стрессфул байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ стресс их байгаад байна гэдэг маань өөрөө цаашлаад яг биеийн эрүүл мэндэд хүртэл сөрөг нөлөөллүүдийг авчирна тийм. За зүрхний өвчин, амьсгалын замын өвчин кортизол хитэх ялгарснаас болж цусан дах сахарын хэмжээ бас хэд их нэмэгдэж чихрийн шижин чихрийн шижинтэй болох гэх мэтчлээ. Маш олон стресстэй холбоотой биеийн өвчнүүд бас мөн үүсэх боломжтой байна гэсэн үг тийм. Тэрнээс гадна ер нь бол сэтгцийн ихэнх өвчнүүд бас энэ стрессээс үүсээд байна гэж ерөөхдөө яриад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ Big 5 гэдэг онцлогийн хувьд болохоор ийм 5 онцлогийн хүрээнд бол хүмүүсийг авч үздэг. Тэгэхээр нэг хүн бол энэ 5-ыг ингээд цуглуулсан нийлбэр буюу нэг MBTI шиг 16 байгаагаас тэр хүн нэгт нь багтдаг биш. Ийм 5 л онцлог байгаа. Энэ 5 тэр хүнд бүх хүнд байгаа. Гэхдээ нэг хүн
нэгээс нь хэр ихийг өөртөө шингээсэн байгаа вэ гэдэг тайлбар онлын үндэс явж байна гэсэн үг те. Тэгээ энүүгээрээ бол MBTI-с гэсэн ондоо тайлбар байна гэсэн. Ер нь бол бие хүнийг оншилдог, тухайн хүний онцлогийг мэддэг маш олон аргачлалууд байгаа. Зан ганц юм тестийн аргууд гэхээсээ гадна бас нөгөө одоо хүмүүсийг аюу сонирхолтой санагддаг юм шиг байлээ, нөгөө бичгийн хэвэн дээрнээс нь анализ хийждэг, зураг зурууснаа тэрэн дээрээс нь ямар хүн бэ гэдгийг гаргаад ирдэг ч юм. Иймэрхүү проектив аргууд бас байдаг. Гэх мэтчлэнгээр онцлогооны бол маш олон аргачлалууд байгаа. Бид хоёр өнөөдөр зөвхөн хүмүүсийн хамгийн түгээмэл мэддэг, ашигладаг хоёр аргаас нь жишээ авч ярьлаа. За, энэчнээс нөгөө харагдаж байгаа нэг зүйл нь гэх юм бол MBTI дээр жишээлх юм бол би хүмүүсийг ер нь дэлхийн нийтэд байгаа хүмүүсийн ийм 16 хэв шинжид схемлээд оруулчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт дэлхий дээр 16-ын төрлийн хүн байна гэж бол хизээч угаасаа байхгүй шүү дээ. Тэр ихтгэл нэг хүн нөгөө хүнтэйгээ яг адилхан байна гэдэг бол маш ховор тохиолдол. Тэр хүний одоо айкон шал өөрөө, нэг хүн шал өөрөө, одоо өсөж тулсан туршлага, орчин, ээж аав гэл маш олон хүчин зүйлүүд нэгдэж бид нарыг өнөөдөр зүчийг хүслэн болгож байгаа учраас энэ бол зөвхөн нэг л одоо схемчлэх гээд байгаа л хэлбэр аргачлал болохоос биш 100% таныг шууд тодорхойлоод таныг шууд одоо зүм мэрэгч шиг ингээд хэлэх гээд байгаа явдал юусоо биш. Хүнийг одоо тэгж шууд хэлнэч гэж бас боломжгүй зүйл байх л та. Тийм. За тэгээд цаашлаад ийм бие хүний онцлогуд гэж одоо байгаа юм байна. Тэгээд энийг судлах хэрэгтэй маань ягаад хүмүүсийн ийм зан үйлийгээд мэдрээд байгаа юм, бодоод байгаа юм гэдэг судалж байгаа мөн нэг шалтгаан нь юу гэхээр яг одоо сэтгцийн эмгэг талаасаа бие хүний хэв шинж, бие хүний сэтгцийн эмгэгүүд гэж байгаа тийм. Тэгэхээр яг бие хүний онцлогуд маань хит дөвийгөөд тухайн хүний амьдралд нь хэвийн амьдралд нь одоо садаа болоод хүрээлэн буй орчны хүмүүст нь сөрөг нөлөөлөл үзүүлээд эргээд өөрт нь сэтгэл готрол стрессүүдийг үүсгээд байгаа бол тийм. Нөгөө бие хүний онцлогоос хэв шинжээсээ шалтгаалаад төрлөөсөө шалтгаалаад зовоод шаналаад байгаа бол энэ нь бие хүний эмгэг байх эрсдэлтэй байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг бие хүний эмгэгүүдэд ямар эмгэгүүд орд юм бэ гэдэгээс зүгээр дуртчихъя. За энэ дээр болохоор нөгөө хүн болгоны яриад байдаг borderline. За borderline-тай би бол одоо нөгөө сүүлийн үед айгүй их borderline болон bipolar хоёрыг хооронд нь ялахгүй мөртлөө өөрсдөө оншилсан байгаа хүмүүстэй амар их таарч байгаа байхгүй. Би бүр ингээ bipolar онлайн тестээр хийгээд үзчихсэн. Эсвэл нөгөө энэ тийм сайтууд дээр бичсэн байдаг шинж тэмдгүүдийг нь уншингуудаа энэ надад байна гингүүтэй би bipolarтай. Яг тийм хандлагад их байдаг те. Тийм. Тэгэхээр яг энэ үнэхээр одоо bipolar юм уу аль эсвэл borderline эмгэг юм уу эднэрийг одоо та өөрөө үнэхээр мэдмээр байх юм бол зүгээр сэтгцийн эмчтэр очиод онцлогоогоо хийлгэрээ гэж үнэхээр амар хүсэж байна. Яа тэгэхээр энэ нөгөө нэг бодлын хэв загвар бит хоёр өмнө ярьсан шүү дээ. Бодлын хэв загвар маань таныг өөрөө ийм нэг хүрээлэлд оруулаад тэр хүрээн дотроо сэтгэгээд бусдад хандаад байгаа чинь эргээд танд илүү их стрессийг бухимдлыг авчрах хор уршигтай. Тийм учраас өөрийгөө онцлохоос өмнө яг өөртөө зүгээр таамаглалыг дэвшүүлж болно те. Гэхдээ бүрэн онцлчоод түүн дээрээ үндэслээд шийдвэрүүд гаргаад хүмүүстэй харьцаад байх юм бол энэ урт хугацаанд бол хор уршигтай шүү. Тийм учраас хэрвээ тийм таамаглалыг төвшүүлж байгаа сэтгцийн эмчнэр дээр очиод онцлогоонууд өгөөсэй гэж тийм. За тэгвэл одоо ямар бие хүний эмгэгүүд байна гэдэг. За хамгийн ихдээ антисоциал бие хүний эмгэг байгаа. Антисоциал бие хүний эмгэг нь бол ерөнхийдөө нэг амар нийгмээс одоо ингээд тусгаарлагдсан ганцаараа байх туртай гэж хүмүүс өөрсгөлөөр ойлгоод байдаг. Гэхдээ антисоциал хүмүүс нь илүүтэйгээр яадаг вэ гэхээр зүгээр л нийгмийн нормд дасан зохицохдоо илүү чадвар сул байдаг. Буюу нийгмийн одоо юм нэг стандартуудыг албаар зөрчдөг, албаар илүү өөр байхыг хичээдэг, албаар хүмүүстэй харилцах харилцаанд сонь содон харилцааны хэм маягуудыг гаргаж иж бусдын бухимдлыг төрүүлдэг. Хүмүүсийн хувьд бол антисоциал гэж бодлого юм байна. Дараагийнх нь болохоор avoidance буюу бусдаас зайлсхийсэн бие хүний хэв шинжийн эмгэг байна. За энэ нь болохоор харин жинхэнэ нөгөө нэг ингээд бусдаас өөрийгөө холдуулаад ганцаараа байхыг илүү үздэг. Яагаад гэвэл бусдад харилцаанд орохын тэр хүнийг маш их чигдэл байдалд оруулдаг. Мэдэрдэг мэдрэмжүүд нь өөрт нь хит хүнд тусдаг учраас түүнийг өдөрдөж чадахгүй учраас анхнаасаа харилцаанд орохоос зайлсхийдэг ийм хэв шинжийн эмгэг байна те. Дараагийнх нь нөгөө нэг borderline нь болохоор яг нэг зан төлөвт хизээж байж чаддгүй. Нэгээс нөгөөрөө хит их амархан хувирдаг одоо эмгэгийг хэлээд байгаа тийм. Нөгөө bipolar маань бол ерөнхийдөө бол сэтгцийн хүчний хувьд буюу сэтгэл хөдлөлийн хувьд тэр хүн яг яадаггүй гэвэл нөгөө нэг төлөөс нөгөө төл хүртэл нэг бол хит гүн готролд ороод нэг бол бүр мани буюу хит их хөөрөлд ороод
байгаагийг бол bipolar гэдэг байна шүү дээ. Borderline болохоор энэ сэтгэлийн хөөрөл, сэтгэлийн хөдөлгөөний хувьд биш, илүү бие хүний нөгөө онцлог хэв шинжүүдийн хувьд ингээд нэг хэв шинжид одоо амар урт хугацаанд биш юмаа гэхэд ядаж өнөөдөр нэг хүний хэв шинж гаргаж ирсэн маргааш шал өөр хүн болсноо нөгөөдөр нь бүр ирсэн өөр хүн болчдөг тийм. Энэ идэрхий ийм нэг хэлбэлцэлтэй байдал нь аливаа хүмүүстэй харилцах харилцаанд нь бол саад учруулад өөрийг нь олон бусдыг зовоож байгаа үед бол энэ эмгэг болох эрсдэлтэй байх нь. За дараагийн нь болохоор dependent буюу хитих бусдаас хамааралтай байдаг. Бусдаас урмын үг, бусдаас сайшаад урамшуул авч иж илүү их явдаг тийм. Ганцаараа байхаас айдаг тийм төрлийн хүмүүс. За энэ бол энэ dependent personality яг disorder эмгэг болохоос нь наадахын хэв шинжүүд бол хүмүүст бол илэрч болно. Энийг нь одоо юу өдөө гэдэг нэг бид хоёрын өмнө ярьжсэн доорлох social media сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг дээр бол холбож ярьж болно тийм. За тэгээд цаашдаа болохоор histrionic буюу хит их сэтгэлийн хөдөлгөөн болон анхаарлыг өөр дээр авахыг хүсдэг тийм хүмүүс аа тийм. За дараагийн нь болохоор narcissistic personality буюу зөвхөн би илүү ур чадвартай, надад ийм ур чадварууд байгаа, бусад бол надаас доор гэж үзэх бие хүний хэв шинж эмгэг байна. Дараагийн нь болохоор obsessive compulsive бие хүний эмгэг буюу аливаа харилцаанд хандахдаа хит их стандартыг бүр ингээд 100% нэгт барих гэдэг. Энэ нь нөгөө хүмүүст харилцах харилцаанд нь асуудлуудыг үүсгэж байдаг. Энэ нь болохоор бие хүний эмгэгийн хувьд болохоор obsessive compulsive personality disorder гэж байгаа. Нөгөө нэг зүгээр OCD буюу obsessive compulsive disorder гэдгээс бол арай өөр зүйл болчихж байгаа. Obsessive compulsive disorder бол зүгээр яг бие хүний хэв шинжийн зүйлтэй биш, яг нөгөө нэг үлэгт бодлын эмгэг гэж явж байгаа шүү дээ. Хит их аливаа зүйлийг ургуулan бодоод санаа зовоод байхыг бол OCD гэж нэрлэдэг байгаа тийм. За дараагийн нь болохоор paranoid гэж байгаа. Хүнд итгэж чаддгүй, аливаа зүйлийг үнэн бодит гэж хүлээж авч чаддгүй юм байна. Schizoid буюу social нийгмийн харилцаанаас бас жоохон зайгаа барьсан бага сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Ер нь бол ингээ нэг дүмби дүлий байдалтай одоо гэж хүмүүсийн хоорондоо яриад байдаг нэг ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнгүй ингээ нэг жоохон эвгүй тийм. Сэтгэлийн хөдөлгөөн илэрхгүй гэсэн ингээ бусдаас хол ажиглаа байгаад байдаг. Байх боломжтой байна. За дараагийн хамгийн сүүлийнх нь юу гэхээр schizotypal бие хүний эмгэг гэж байгаа. За энэ болохоор бусдад харилцаанд ерөөсөй байж чаддгүй түүнээсээ ингээд жигшлийг илүүтэйгээр мэдрээд байдаг. Тэгэхээр ерөөсөө ингээд яагаад чи амар тухгүй мэдрэмжийг өөртөө авдаг. Бусд хүмүүс гэсэндээ надтай харилцахдаа ийм мэдрэмжийг авч байгаа байх таа гэж боддог. Түүн дээр үндэслэж зан үйлүүдийг хийдэг. Ийм байх нь тэ. Тэгэхээр ийм төрлийн бие хүний хэв шинжийн эмгэгүүд бол хит их нөгөө нэг онцлог болон хэв шинжүүд нь өрөөсгөл болоод ингээд давмгай байгаад амьдралын саадлаад ирэх юм бол ийм эмгэг болж магадгүй гэдэг зүйл байх нь. Тэгэхээр одоо яг яаж байгаа хаа энэ шинж тэмдгүүдийг сонсонгуудаа энэ надад ч байгаа ах та. Гэтэ угаасаа яг ингэдэг те. Бид нар ч гэсэндээ яг нөгөө клиник ордог байхад ингээл багш айгуу гоё сэтгцэн юм айгуу гоё юм. Сэтгцэн эмгүүдийн шинж тэмдгийг хэлэнгүүт нэрэл надад байгаа юм шиг санагддаг. Яагаад вэ гэхээр энэ ч нөгөө хүнд байж идэг түгээмэл байдаг шинжүүдийг нь ерөнхий байдлаар хэлээд байгаа байхгүй юу? Гэтэл эмгэг болоод ирнэ гэдэг чинь тухайн хүн маань энгийнээр амьдрахад нь саад болоод ирдэг. Амьдрах боломжгүй болоод ирдэг. Нийгмийн харилцаанд дасан зохицох боломжгүй болоод ирдэг. Тэгэхээр зөвхөн шинж тэмдгүүдийг уншингуудаа би ийм эмгэгтэй гэж юус хэрхэвч бодож болохгүй. Бүр ингээд амьдралд чинь саад болоод өөрт ч зовоортой эргэн тойрны хүмүүст нь зовоортой байгаа бол мэрэгжлийн хүмүүстэрийн сэтгцэн эмчдэр нь заавал очоорой. Онцлогоо хийлгэж яг би энэ байна уугүй эмгэг нь байна уугүй юу гэдгийг бас мэдэх хэрэгтэй байгаа шүү. Яг тийм. Тэгээд энэ нөгөө нэг биднээс бас хүмүүс энэ эмгэгүүдийн талаар ярьж өгөөч, эмгэгүүдийн талаар дугаарууд хийж өгөөч гэж аяг хүсэл тавьж байгаа тийм. Яг энэ эмгэг гэдэг маань сэтгцэн эмч, сэтгэл засалж хүмүүсийн тулж ажилдаг зүйлс байдаг буюу сэтгэл судлаач болон сэтгэл зүйч нарын мэрэгчлээс хамаагүй юм давсан зүйл байдаг учраас бидний хувьд энэ эмгэгүүдийн талаар нэг эмгэгийг барьж аваад дотгошоо нь явж орно гэхээр нэгдүгээрт бид нэр туршлага байхгүй. Хоёрдугаарт бүр ядаж нэг бодит кейсэн дээр ингээд ажиллаж үтсэн тийм зүйл байхгүй тий. Зүгээр л ингээд нэг онл уншаад тайлбарлах хэмжээнд байгаад байгаа учраас эмгэгүүдийн талаар бид нараас цаашдаа ерөнхийдөө бол ярихгүй байхаа гэдэг бол байгаа тий. Байрсууртай байгаа. Тийм учраас энэ эмгэг болон сэтгэл зүйн тулгамдсан асуудал за тэгээ зүгээр өөрт хэрэгтэй байгаа сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг ийм гурван түвшний зүйлээс шалтгаалan та бүхэн сэтгцэн эмчтэр очих уу, сэтгэл зүйчдэр очих уу, альсгүй зүгээр сэтгэл судлаачтай ярилцаад үзэх үү гэдэг шийдвэрүүдийг гаргаж болох гэсэн үг тийм. Тэгэхээр энэ эмгэг гэдэг маань зүгээр нэг
хүн болгоны өдөр тутмын амьдралд тохиолдод байдаг зүйл биш шүү. Эмгэг гэдэг маань бол бүр ингээд биеийн өвчин шиг, бүр хүнд хэцүү биеийн өвчин шиг, хор тавдар шиг тийм магадгүй аль эсвэл ингээд үнэхээр идэгрэшгүй амар том биеийн өвчин шиг хүнд хэцүү зүйл учраас энийг зүгээр нэг өдөр тутмынхаа амьдралын тоглоом болгоод ч юм уу аль эсвэл өөрийгөө тодорхойлох нэг шошго болгож ашиглаад явах нь үнэхээр байж болохгүй зүйл шүү. Одоо жишээлх юм бол манай үеийнхэн манайхаас доошоо үеийнхэн ер нь өөрсдөндөө хит их төр сэтгцийн асуудлуудыг нааж дүгийлгэж үнэлэх хандлага айгүй ихтэй болсон. Тэг яалтчгүй нөгөө нийгэм маань юм стресс ихтэй, сэтгэл зүйн асуудлууд ихтэй байгаа боловч бас хитрхи одоо би жишээлбэл OCD-тэй юм болов эсвэл би шизотой юм болов гэх мэт өөрийгөө хит их ингээд авах тусмаа нөгөө шинжүүд рүүгээ өөрийгөө бүр ингээд нөгөө шашхандаа ингэж барих гад байдаг. Тийм учраас бас бодолтой байгаарэ. Тэгээд нэрээ сониноос Instagram дээр бидний Instagram-тай болсон тэгээд нэмэлтээр мэдээлэл сонирхолтой мэдээлэлүүд оруулаад явж байгаа. Та нар бас мэдхийг хүссэн сэдвүүдээ Instagram руу маань бичээд бас мэдэх боломжтой. За бас групптэй болсон. За тийм группийн үйл ажиллагааг бол одоо яг эрчимжүүлэх гээд явна. За ямар учир шалтгаанаар групптэй болсон бэ гэхээр илүү тайтдаг юм харилцаатай бай. Дор нь одоо асуулт ирлээ гэж бодоход дор нь хариулаад явъя. За нөгөө талаас нь хэм бол бид нар л яриад байдаг биш та нар ч гэсэндээ өөрсдөө ярьдаг, бусаддаа зөвлөдөг, харилцан судалж мэддэг байя гэдэг үндсэн дээрээс групп нээсэн. Тэгээ удахгүй бас одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаан дээр байдаг гой онолуудыг ч юм уу ингээд хамтдаа ярилцаад, уншаад, судлаад хамтдаа мэдээд явъя. Бид нар ч гэсэндээ адилхан суралцаад явж байгаа хүмүүс учраас. Тэгж бодоод групп нээсэн. Тэгээд подкастын маань сонсдог та бүхэндээ баярлалаа. Тэгээ групп болон Instagram-да нэгдээрээ. Тийм, Instagram дээр яг одоо бид нар бол нөгөө хүмүүсийн мэдхийг хүсэж байгаа эмгэгүүдийг ингээд онлыг нь зүгээр орчуулад тавиад хүргээд болж байгаа юм. Гүн рүү н орохгүйгээр тий. За энэ нь бол яг зүгээр нөгөө нэг англи дээрээс нь ч юм аа эсвэл өөр гадаад хэл дээрээс энэ тэндээс олоод унших боломжтой боловч Монгол дээр яг ингээд их сурулж байхгүй байгаа унших боломжгүй байгаа хүмүүст зориулсан байдлаар ингэж хүргэж болж байгаа. Гэхдээ яг эмгэгүүдийн тал дээр за жишээ нь одоо за ADHD-ийн хувьд бол одоо арай наацхийн хөнгөн түвшний асуудал байгаа. Тэрэн дээр бол бид нэр яг ярих боломж бол байна. Гэхдээ бүр цаашлаад schizophrene, borderline, bipolar гэх мэтчлийн хүндхэн гэж хэлж болохгүй сэтгцэн эмгэгүүдийн хувьд бид нэр одоо яагаад ч ярины сэдв болгож орохгүй дахиад хэлээ та. За тэгвэл ингээд энэ удаагийн хадугаарыг дуусгая те. Манай Instagram хуудас болохоор Podlogy гэдэг Instagram хуудас байгаа. Facebook групп нь болохоор сэтгэл судлалын тухай ярилцъя. Зурастай Podlogy гэсэн байна. За тэгээ бас манай Facebook хуудсыг дагаагүй хүмүүсээ бол дагаарай. Podlogy podcast гэдэг пэйж байгаа. Тэгээд яванда бас өөр нэг гоё юм бид нар бэлдээд л яваад л байгаа. Та хэд мэн бас пэйжээ дагаад, групптэй ороод, Instagram-аа дагаад явж байгаарай. Тийм. Нэрээ сонино сайхан Instagram дээр нэг судалгаа маягийн зүйл явуулсан чинь өмнө сэтгэл зүйчтэй уулзж ирсэн үү гэдэг асуултанд нийт 80 хүнээс 9 тим 71 нь үгүй гэдэг хариулт байсан аахгүй 80 хүн байсан гэж санаж байна. За тэгсэн чинь тэгвэл зүгээр сэтгэл зүйчдэр очих шаардлагагүйгээр хүмүүстэй харилцах хэрэгцээ гардггүй гэсэн чинь 100% тим гэдэг хариулт ирсэн. 99% тийм нэг хүн үгүй гэдэг хариулт байсан. Тэр нь болохоор 1% гэж тооцогдоод үүсдэггүй гэдээ хүрээд ирсэн байлаа. Тэгэхээр ер нь бол нөгөө 99% нь хэдэн хүн байсан бэ гэсэн чинь бараг 80 90 хүн байсан байхгүй тийм. Тэгэхээр уг нь амар их хүнтэй харилцах хэрэгцээ байдаг ч гэсэндээ яг тэр хэрэгцээгээ яаж хангах магадгүй хүмүүс мэддэггүй болов. Аль эсвэл сэтгэл зүйчдэр зөвхөн очих хэрэгтэй гэж боддог боловч сэтгэл зүйчийн магадгүй өртгөн өндөр байд юм болов эсвэл олдоц багтай байд юм болов хит их ачаалттай байд юм болов гэх мэтчил таамагудаас гарч ирсэн тийм. Ийм нэг сонин судалгааны үр дүн бас гарч ирсэн. Тэгэхээр танд ямар нэгэн хэрэгцээ байх юм бол зөвхөн та хүүхийн нэгэнтэй харилцах хэрэгцээ байх юм бол тийм зөвхөн та ганцаараа дотроо хэцүү байгаад харилцах хэрэгцээтэй байгаад байгаа юм биш. Өөр бус хүмүүс ч гэсэндээ харилцах хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр мөн нэг нэгнтэйгээ бас илүү харилцаж харилцаагаа сайжруулах үүднээс харилцаагаа илүү дараач шатнд аваач үүднээс нэгнтэйгээ ярилцаж ойлголцож байгаасаа гэдэг бас уриалмар санагдчихсэн. Энэ бол хүмүүсийн ер нийгмийн харилцаа гэдэг бол сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал байр суурьтай шүү. За тэгээд үг болтож өхөр холтлоо гэдэг шиг өнөөдрийнхөө дугаарыг дуусгацгаая дараагийнхаа дугаараар олцъя. За.